Хай. Өнөөдөр бит 3 амралтаараа Монгол руугаа явах гэж байна. Нөхөр хүү 2 7 хоногийн жилээ авсан. Тийм болохоор ер нь 2-7 хоног л амрах байх. Би ч яг ер нь хичээл амарсан байгаа. Гэхдээ багш бол докторийн оюутнууд амардгүй шүү гэж хэлсэн. Гэхдээ би яг ингэ тулгачаад амар муухай за яг өглөө багшаа би Монгол руу явлаа шүү. Тэгээд 2-7 хоногийн дараа ирээ шүү гэдгсэн чинь хөө чи эртхэн хэлж мэлгүй яасан. За сайхан амраарэ ч шиг хөрхэмтэй юу. Бит 3 Бээжингээс ирээн лөө онгоцоор нисээд тэгээд ирээнээсээ автобусаар хил гараад замын үд гараад тэгээд замын үдээсээ Улаанбаатар руу вагоноор явах ийм маршруттай байгаа. Уг нь хугацаагаа бодвол бие амраа бодвол Улаанбаатараас Бээжин рүү шууд Бээжингээс Улаанбаатар руу шууд нисчээл уг нь 2 цаг. Гэхдээ 3 хүний зардал гэхэлэр бас нэлээд өндөр гарчиж байгаа байхгүй юу? Нэг нэг компани заяа оюутан болон хүүхдэд 50% хөнгөлнө гэж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ тэр болохоор зүгээр нэг хүний тасалбар нь болохоор би ч Улаанбаатар 500 мянга орчим за. Тэнгүүтээ оюутан гингүүтээ хямдралны ясан гэдгсэн чинь 470 мянга гэж байгаа байхгүй юу? Тэгээ тэрнээсээ 500-аас чинь хямдрахаар 250 болчихдгүй юм биш үү? 50% хямдрал гэвэл гэсэн чинь үгүй манай хүүгээс оюутнуудад 750 байдгийн. Тэгчээ тэндээсээ хямдраад тэгэд бас юу лээ? Хямдарсан ч гэсэн такс нь хямдрахгүй энэ төр гэсээр 470 болсон ч хий нийтдээ за. Тэгвэл тэрийг оюутны 50% гэж хямдрал гэдэг нь одоо ямар ч учиртай. Тэгмүүдээ хүүхдэд бас нэг тиймэрдүү хямдрал үзүүлж байгаа гэж. Угаасаа л хүүхдэд хямдралтай л байдаг үстэй ямар ч авиа компани. За тэгээ ямар ч гэсэн зардал үнэтэй шууд нисэх зардал үнэтэй болох гээд тахлаар нь ер нь дамжаад нисчихээ. Инхлээр бол арай гайг байх юм. Бээжингээс ирээн лүү нисэхэд 390 янаар авсан. 190 мянган төгрөг. Хүүхэд болохоор 160 мянган төгрөг гэсэн. Тэгээд тэндээсээ зам гарах гэж хүний 50 yen буюу 25 мянган төгрөг. Тэгээ хүүхдээс авахгүй. Тэгээд замын үдээс Улаанбаатар руу вагоноор хүний 80 мянган төгрөг орчим. Тэгэхээр бас зардал арай хэмнэгдэжээ. Цаг хугацааны хувьд бас нэг амар урт бишээ гайгүй. Өмнөх өдрийн өглөөгаар л маргааш өглөө очиж чинь ер нь 24-25 цаг л болно гэсэн үг. Тэгэхээр бас гайгүй. Тэгээд бас хүүхдтэй явж байгаа болохоор замдаа ус ундаа боо бичин гэсээр хөтлөс нэг жоохон зардал гарна. Гэхдээ би ганцаараа явжсэн ч гэсэн тэр зардал гарна гэж мэгээсэй. Яг ингэ бодохоор бид нэр яг сүүлийн 5 жилийн 100 Монголд очиагүй байхгүй юу? Нийтдээ бас тий Монголд хамгийн ойрхон нийслэл байдаг гэхэд очиагүй л нь. Ягаад гэвэл эхний 3-4 жил бол ялцчгүй ковид болсон мэсэ. Тэгээд юун зундаа очих тэгэл өвлдөө гэж бүр хизээч өрн хил хаацсан байсан болохоор Монголд очиж амарч чадаагүй. Тэгээд өнгөрсөн жилийн 100 болохоор яг нөхөр амар ажилтаа байсан. Ажлаас нь чөлөөхгүйгээд нөгөө шин төсөл гарцсан байсан болохоор бас завгүйгээд ирээгүй юм. Тэгэл одоо л очиж сайхан амрээ. Бээжингийн 100 айгүй бүхчүм. Яг ингэ жигнүүрт байгаа юм шиг амар агааргүй. Тийм байдаг болохоор ёо Монголынхаа агаарыг салхийг бас санан бодон ирлээ. Яг очиод бол яаж амрах хуваараа төлөвлөгөө бол яг гаргаагүй. Ямар ч гэсэн сайхан амарна гэж явцсан шүү дээ. Яг наадмыг тааруулж амарч байгаа болохоор ер нь гоё амрах байхаа. Сая замдаа нөхөр том чимдаамныхаа бариулыг салгаа хийсэн. Замд ингэ чимдаамын өвдрөх, бариул салах, чимдаамны дугуй ингэ унах зэрэг ёо. Амар хэцүү тий. Яаж яагаад бүр олон дамждаг бол бүр хэцүү ёо. Замын үдээс вагон цуусан чи яг бороо шиврэлнийх гоё болоод явж байна. Би энэ амралтаараа яг нарийн төлөвлөсөн юм байхгүй ч гэсэн заавал хийх ёстой юм байгаа. Тэр нь юу вэ гэхэлэр би судалгааны сэдвүүд олж аваад тэгээд ерөнхий өөрийнхөө судалгааны чиглэлийг бас олох ёстой. Тэгээ холбогдох шаардлагатай дата материалуудаа бас олох ёстой. Йоо, ихтэй шал худлаа сонсогдчих шүү. Хайшаа очиж чинээс юу асуугаач мэдэхгүй. За тэгчгээ болох үйлгүүдээ гээд ахгүй юу. Ингэсэн юм яг худлаа болох гэдэг юм аа. Ер нь Монголын ихтэй сургуулиудын төгсөгчдийн дипломын ажил судалгааны материал зэргийг ер нь хаана хадгалт юм бэ? Тэр материалуудыг ер нь хаанаас олд юм бол тэгээд бас нөгөө цаашид судлагдах хэрэгтэй. Аль эсвэл нөгөө ирэмбэр нөгөө ранглцсан бидэн шүү дээ тий. Тэр одоо шалгууруудын
яг ангилсан тэр хэсгүүдийг хаанаас олд юм болов? Йоо, би нэг ирснийг судалгааныхаа материалыг олчих санаатай л байна. За ямар ч гэсэн сайн яваад хүрээд ирлээ. Монголдо сайхан амарна. Вокзалаас гэр ойрхон болохоор алхаад ороод иртээ. Гадаа цаг агаар сайхан, нэг гой сэрүүхэн сэвэлзүр салхитай. Сайхан цаг агаартай өгтөж байна. Нэг ядарч барьсан юм байхгүй. Сайн яваад хүрээд ирлээ. За бай бай.